Урилга. Уншийн урагшлын номын өдөрлөг. Удирдлага академийн номын сангаас уламжлал болгон зохион байгуулдаг уншийн урагшлын номын өдөрлөгт академийн эрдэмтэн, профессор, багш, судлаач, ажилтан, сонсогч өгнөөр оролцохыг урьж байна. Удирдлагын хүрээнд шинэ номын үзэсгэлэн хямдралтай урамшуулалт худалдаа, номын танилцуулга зохиогчтой хийх уулзалт ярилцлага, сургалт судалгааны ажилд онлайн номын санг хэрхэн үр өгөөжтэй ашиглах вэ сэдвээр сургалт. Номын өглөг хандмын үйл ажиллагаа. Уншигч сонсогчдын дундад зохиох уралдаанд тэмцээн. Эртэж хүн өглөөний үйлдвэрлэлээр бидний танил ажил хэрэгч эрхэмтэй ярилцах зэрэг үйл ажиллагаанд оролцох боломжтой. Шинэ номын танилцуулга. Монгол Улсын гавьяа багш доктор профессор Шөөрвийн байгууллагын нийгмийн хариуцлага. Удирдлага академийн багш доктор профессор Сосор Ормын төрийн албаны стандартын удирдлагын зарим асуудал, Европын стандартыг Монголд нутагшуулах асуудал. Удирдлага академийн багш доктор профессор Чулуун Цэцэг, докторант багш өнөр жаргал нарын төслийн удирдлага. Зохиогчтой хийх ярилцлагт Удирдлага академийн багш доктор профессор Наран Дэлгэрийн синергетийн үндсэн ойлголтууд гэсэн ном орно. Эртэж хүн өглөөний ажил хэрэгч уулзалт ярилцлага 2012 оны 4-р сарын 18-ны өглөөний 8 цагт академийн номын санд болно. Уулзалт ярилцлагыг бизнесийн удирдлагын профессорын багийн ахлагч Ганбаатар удирдана. Эртэж хүн өглөөний ажил хэрэгч уулзалт ярилцлагын зорилго нь амьдралын зөв хэмнэл дадлыг хэвшүүлэх, цагийг зөв удирдах үнцэнтэй ашиглах, бусадтай мэдлэг мэдээлэлээ хуваалцах замаар хамтдаа хөгжих. Сургалт судалгааны ажилд онлайн номын санг хэрхэн үр өгөөжтэй ашиглах вэ сэдв сургалт 2012 оны 4-р сарын 18-ны 11 цагт академийн номын санд болно. Зохион байгуулагч Удирдлага академийн номын сан.